мэндийг хүргэе. Өнөөдөр би та хэдэд одоо гар багч одоо бэлтаг яаж цоолох вэ гэдэг талаар одоо бичлэг явуулах гэж байна. Тэгээ энэ хүмүүсийг асуугаад байдгийг одоо байрныхаа бэлтаг цоолмоор байна. Яаж цоолох вэ гэж надаас асуугаад идэв. Би тэгээд нэг арга зааж өгөх нэг хэлж байна. За энэ авцын цохилтоо өрөм гар дэрий доёл хэрэгтэй. Бэлтааны өрөмгөө тусдаа нэг юм өрөм байдаг шүү. Баха ийм өрөм. Бэлтааны өрөм. Энэ гайгүй хэмтэн болд юм аа. Тэгээ дараа нь энэ өөрөөх нь цохилтоо өрөмнийх нь өрөм гэж байдаг. Бэлтааныхаа өрмөөр эхлээд өрөмчөөд бэлтаага нүх гаргачаа дараа нь цохилтоо өрөмг араас нь оож одоо тэгээ цоолдгийг. Тэгэхээр энэ яаж цоолох вэ? Энэ аргыг одоо та бүхэн одоо энэ бичлэгээр явуулж өгч байна. За. Багчдаа аюунууд орсож байна. Энэ бэлтааны өрөм гэж устдаа юм өрөм. За одоо бэлтаандаа хэлтүүд яаж өрмөөр одоо цоолох вэ гэдгийг бичлэгээр бодъё. За яг нь бэлтаага цоолгосон нь бэлтааныхаа нэг байрлалыг олох хэмжээсийг тавих энэ асуудал гардаг да. Өшөө метрлээ нүдэн баримжаагаар хийвэл бас тайлий мөрөө одоо ийм хөө нэг багж байдаг юм аа ингэ хэмтэн байдаг. Энэ багч тэгш ус лазер тэгш ус гэдэг ийм хөө багчуд байдаг. Энэ багчаар хэмжээг нь тавьбал их гоё тэгшхэн 100 гардаг. Хэмжээ минь 100 гардаг. За манай бэлтаандаа цоолох гэж байгаа барилга хийж байгаа байшин барьж байгаа хүмүүс маань ер нь ийм хүнийг багштай оцол зүгээр гэдэг юм аа. За энэ багцыг яаж ажиллахыг та бүхэнд үзүүлье. За ерөнхийдөө нэг иймэрхүү тэгээ энэ дээр тэгш усаа тохируулахгүй бас ингээд чагнаад өгнө. За тэгш ус маань ингээд сайхан тохироод ирвэл чагнаад маань сайхан болчихно. За хэмжээсээ тавина. Одоо нөгөө метрлээд эндээсээ хэдэн метр дээшээгаа хэдэн метр гэдэг хэмжээсээ тавьсны дараа энэ лазер тэгш усаар одоо баримжаа аваад хэдүүлээ ханаа цоолно. За өндөр номыг яаж гаргах вэ? Энэ чиглэл тэгш мөрийг яаж гаргах вэ гэдэг энэ аппаратаар ингэ гаргачихулна. За энэ аппарат нь болохоор дээш тэгш шийцгийг зааж байна. Доодгийн хавхаа газрын төвшинг бас зааж байна. Газрын төвшин тэгшнийг зааж байна. Дээш босоо тэгшний ус ингэ зааж байна. Иймэрхүү аппаратыг нь хэрэглүү зүгээр гэдэг юм аа. Ер нь барилгын юм хийлж байгаа, барилгын юм хийж байгаа хүмүүс бас тэгш ус байж болно л да. Тэгш усуудад нэг нүдэн баримжаагаар нэг хардсан яг нарийн бол нэг харж чадахгүй. Тийм чадвар бол байхгүй. Нарийн бол байхгүй тийм. За тэгээд хэдүүлээ. За ингээд хэмжээсээ ингээд тавиад авчихсан бол одоо цоолох тийм ээ. Бэлтааг одоо яаж цоолох вэ? Одоо бэлтаа маань одоо энэ шүү дээ. Бэлтаагаа яаж цоолох вэ? Энэ дээр хэмжээс одоо ингэж тавьчихсан бэлтаагаа яаж цоолох вэ? За хэмжээсээ ингэж хэдүүлээ. Тавиад авъя. За хэмжээсийг бол ингэж тавина. За бэлтааны хэмжээс нь тавьчихсан бол тэгээд цохилтгоо дэрилээ. Цохилтгоо дэрилээ бэлтааны өрөмөөрөө
эхлээд бялтаан дээр нөхөө гаргаж байгаа. Араа тэмдэгэн дээр байрлаа. За энэ үчтэнгээр нөхийг бол бялтаагаа хагалахгүйгээр ингээд цэвэрхэн гаргаад авч байгаа. Бялтаагаа хагалахгүй. За тэгсний дараа зохилтоо дээр илэрээ нүхэндээ эвтэйг хийгээд энэ зохилтоо дээр энэ хошууд энэ бялтаа энэ бол хайдлаа 10 мм гэхдээ энэ арай том байдгийг. Яагаад том байдаг гэхээр энэ бялтаандаа одоо зохилт өгөхгүй учраас энэ арай том. Гэтэ миллиметр нь адилхан 10-10 миллиметртэй өрн байна. Энэ дотор бол энэ чөлөөтэй холгож яваад хамгийн гол одоо зохилттой өрнөөр ажиллахдаа энэ бялтаандаа хүрч болохгүй. Бялтаандаа хүрэхгүйгээр одоо цаад тоосгондоо хүрнэ шүү дээ. Цаад бетон хандаа хүрнэ. Айгүй юм аа. За ингээд цоодод авсны дараа нөгөө шүрүүпэ тогтоог ажиллаа шүү дээ. Шүрүүпэ тогтоон тийм ээ. Энэ хошуу маань ингээд нэг бүдүү нарай гэж үүдэн шүү. Нарийн талын үгний сайн хийвэл. Нарийн таасны дараа 10 мм-ээс авахгүй. Энэ одоо 10-та юм тэлэгчээ жоо зохиод хийж чамд гараараа дараад зургийг хийж чамд. 10-та тэлэгчээ ингээд таараад. Тэрний дараа яах нь нөгөө шүрүүпэ бооцно шүү дээ тийм ээ. Хийж чинь. Майны өрөө галдгоондоо юм тогтоох хэрэг гардаг. Эсвэл хөшиг унжуулагч юм уу шиг гардаг. Тэр бялтаандаа заавал нэг цоолох хэрэг гардаг. Тэр цоолох аргыг бол сая үзүүллээ. Тэгээд иймэрхүү мага ер нь цоодог шүү. Ер нь энэ өрөм дэрэл энэ нүгээр ашиглаад бас иймэрхүү нүх гарч нүх цоодог. Иймэрхүү нэг багцтай болчих юм бол яг хаа нэг залуучууд бас нэг айлд нүх цоолоод хөрөмдөөд иймэрхүү багцуудаар хэрэглээд бас нэг мөнгө олоод нэг арга бас бий болж залуучуудаа хийж өгч байгаа шүү. За баярлалаа.